Douglas DD компани Харцаг студ хамтран бүтээлээ. Киноны холдур тоглоо. Тэгэхээр чамд үннийг хэлхэн зүйтэй л гэж би бодлоо. Энд чи өөр ямар нэг арга байхгүй гэж юу? Арга л байхгүй. Тэгтээ эцсийн найдвар хагалгаа хийгээд үздэг юм билүү гэж бодлоо. Тэгвэл хагалгаагаа хийгээч дээ. Хүмүн чи ойлгохгүй байна. Энэ хагалгаа бол маш хүнд. Бас тэгээд их хүнтэй шүү дээ хөө. Ахоо? За. Энэ яг үзээхгүй. За. Гэнчин нөгөө толдгоор болоо тах уу? Тийм ээ. Би энийг үзсэн юм байна.
Ингэсгээд би очие. Хоёулаа ярьж яваад эмчилгээг шийдчихье да. За тийм. Энд чи тэр хагалгаа үнэтэй гэж юу гэсэн үг вэ? Хүмүн. Хагалгааны мөнгөийг олно гэдэг чамд хэцүү шүү. Ямар үнэтэй? Наад зах нь 500 мянга. За. Тийм. Би мэдсэн. За. Би тэр мөнгийг заавал олно. Гэхдээ хүмүн 100% найдвартай биш шүү дээ. Би ойлгож байна л да. Ямар ч байсан эцсийн гордлого тавиад л үзье. Та хагалгаагаа хийчих. Би тэр мөнгийг олно. Энэ тухай ээжтэй хэлээд хэрэггүй үстэй. Алгалаа. Баяртай. Миний охин ирээ юу. Тэглээ. Би дөнгөцөө эмчтэй ч уулзлаа. Танд хагалгаа хийнэ гинэ. Тэгэл зүгээр болно гэж байна. Тэгээ юу. Эцэн хагалгаа хийлгээд нэмэр байгаа мó та. Яалаа гэж тээж минь. Хэрэгтэй билүү яах юм бэ? Эмч зүгээр болно гэсэн шүү дээ. Эмч миний охины сэтгэлийг хуурч худлаа хэлжээ тэ янз нь. Юм ч буруу байх вэ? Хагалгааны дараа таныг сувлалд явуулна. За. Миний охин ээж дээрээ байн ирээд л хичээл ном хийцүүдэх витэй. Зүгээрээ санаа зовлтгоо за. Одоо харь. Орой болчихлоо. Орой үдшиг ганцаараа явах хэцүү шүү дээ. Үгүй. Би жаахан тантай хамт баймаар байна шүү дээ. Жаахан баймаар байна. Шалихгүй юм байна л да. За сонсч байна. За эрхэм гишүүн гой. Та намайг яаж гэдэг гэж байна? За. Нөгөө дэд маань үтэй юу? Заашгүй. Танд хүнээ мэх явлаа. Танд их баярлалаа. За. Нөгөө газар ороо үзээд тухтай ярилцъя. Би
Нүдий чинь хожирлах. Нэг сайхан бүсгүйтэй цугаач юм да. Тийм ээ. За. За. Тэр бодолгүй яах вэ? Таны бэл бэнчил мэднэ. За тэгээ. За баярлалаа. За баярлалаа. За. Одоо юу бэ яах вэ? Чамд тусална. Тэгтээ зарим зүйл чамаас шалтгаалсан шүү дээ. Тэр нь юу юм бол та? Тэр үү? Өнөө ороод юм хүлээн авалтанд очив. Тэнд жинхэнэ мөнгөтэй хүмүүс цуглаа. Тэгэхээр чиний авьяас чадвар тэдний төрөвчөж хоослон доо. Бодондоо. Хэрвээ надад авьяас байхгүй бол яах вэ? Юу? Чамд мөнгө хэрэгтэй биз дээ. Тэгтээ энэ удаа чамаас хийж хэм шаардахгүй. Ихэн шаардахгүй. Харин дараагийн удаад бол Өөр хэрэг. Бэ. Орна. Чи явах гэж байгаа юм. Үгүй би яарад байна. Яагаад? Эмнэлэг дээр очих хэрэг гараад. Завь тэгвэл хичээл дараад очиасаа. Өнөөдөр хэрэггүй эцтэй би орой ээжийг сахиж хононо. Найз нь чамаа санд. За маргааш уулзъя. Тих үү? За. Баяртай. Түшгэ. Наад чи би. Өнөөрөө сөүл хөтөлбөртэй. Би энэгээр яах юм? Надад илүү байгаа байхгүй да хоёулаа хамт очиж идэх үү? Байна. Чи дисконт орох уу? Сөүлд. Үнэгүй мө тэгээд. Ма. Урна өгч байгаа юм. За. За баярлалаа. За. Өнөөрөө тэгээд битгий горд цаа юу? Яас өөдгөө.
байна уу? Төшөөгөө. Тэний төшөөгөө. Би баарнаас ярьж байна. Энд их гоё юм чи ирэхгүй мө? Тэр чамд өөрөмжтэй хөрөөх хэрэгтэй. Чи юу яаж байгааг даанч мэдэхгүй юм л та. Энд маш их хөвгөлтэй байна. Ядангуяа намайг их таалагдж байх шиг байна. Би чиний хотлоогүй битгэл чи бодож байна уу? Чи өөрөө ирээд үзэлтэй. Намайг хинтээ наргиж байгааг хараад чи их гайхан да. Төчи болдоо. Бэна. Тэгч мэд бүсгүй юм. Би ингээд таныг яаж ихэж байгаа юм да? Мэдхгүй. Би чадахгүй нэ. Чамд мөнгө хэрэгтэй гэвчтэй. Тэгэлтэй. Гэхдээ би ерөөсөө ингэж чадахгүй. Уулын би чамд тусалж гэж бодсон. Тэгтээ чамд өгнө. Маа. Хэрэггүй. Яагаад? Би дараа төлж чадахгүй. Энэ мөнгө чамд эсгэхэд ээж чинь хэрэггүй. Маа. Ээжийн асаасараа. Ээжийн асууж байгаа гэлөө. Үгүй би үнтэй үгүй юм бач. Би мөнгө аваад ирсэн. Мөнгө олоод ирсэн шүү. Эмчээ. Нөгөө хаалгаа хийх мөнгө. Одоо хаалгаа хийх болсон. Юу? Яагаад? Ээж чинь батанд ирсэн. Данч өндөвчтэй байлаа та. Хаалгаа хүлээж чадсангүй дээ. Ээж чинь өмчлөд өгөө.
Лайла. Би эргүүлж авахгүй гэж хэлсэн шүү дээ. Одоо надад хэрэггүй болсон. Тийм биш ээ. Хэрэгтэй байлгүй яах. Талигаач ээжийг чимэд байхад туслаж амжингүй. Одоо хойтох буйных нь ажил туслая. Дутуу хөтөө юу вэ? Мөнгө хөрөг, машин, хүмүүс зүйлээр туслана. Одоо чи биеийн сайн байх хэрэгтэй. Битгий нэрлэхээр. Бүх зүйлээр туслана шүү. уулзаж болох уу? За, таныг сонсч байна. Та бүгдийг мөнгөөр худалдаж авдаг уу? Өршөөгөө. Би таныг огт ойлгосон. Хайр сэтгэлээс мөнгөөр худалдаж авдаг үстэй. За, гадуу. Би таны яг огт ойлгохгүй юм байна. Тийм би чамд ойлгуулад өгье л доо. Хамтаа. Ачаар хараа.
Энэ бол яг зүтгэжсэн байхгүй. Харин тийм би тэгэхээр танд хэлээд шүү дээ. Уучгийн түрээс нь олон юм даа. За. Би одоо бэлэн болгочих юм. Энд гэрээд борлуулагчийн төлөөлөгч бас санийны газраас нэг хүн байна. 15 цагт үү? За тэгье. Уучлаарай, захирал одоо яалттай гадагшаа харах болчихлоо. Та бүгдийг 15 цагт хүлээж авъя гэж байна. 15 цаг гинэ. За яг хоол чи. Үгүй чи одоо л ажиллаа амжуулмаар байна шүү дээ. Яг вэ. Үдээс хойш би амжилсан. Амгана маргаашийн санд гарах ёстой юмсаа одоо уулзчихвал Одоо ямар ч боломж алга. Та 15 цагт ирээд уулзахгүй юу? Хөөе. Хүшээ. уучлаарай. Хаач одоо. Байна. Одоо гарлаа. Та надтай уулзах гээе. Тийм ээ. Уучлаарай. Миний ажил их байна. Дараа уулзаж болох уу? Болно. Гэхдээ тэгвэл өнөө 18 цагт Сөүл ресторанд уулзъя. Тэгэж болох уу? Болно. Уучлаарай. Энэ судалж нүнтэй юу? Уучлаарай. Би хүн хүлээж байна. Тэр хүн чинь ирэхгүй бол би төр суучих юм. Та өөртөө итгэлтэй байгаа бол суул та.
Энэ жүжигч надад нэг л инээдэмтэй санагдахгүй юм шүү. Аргагүй шүү дээ. Эмийг нийлж юм чинь. Би таныг тэнд цаг гараа хүлээлээ. Би таныг амьдралдаа бүтэн 1 жил хүлээлсэн байхад та намайг ганцхан цаг хүлээж болов яах вэ? Юу 1 жил байдаг вэ? Миний амьдралдаа итгэл алдарсан тэр хүч. Итгэл алдсан үгүйгээ ярих юм бол хинэн ихэлж итгэл алдсан бол тоо. Эзэндээ үнэнч явсныхаа төлөө би л цээрлэл хүлээсэн байх та. Эзэн ээ. Эзэн чинь юм байсан. Хүзүүнд минь анх гарих зүүж өгсөн тэр хүн байсан та. Хоёулаа эвж үг олгочвол яасан. Тэгэл та. Энэ бол нэг чухал биш. Марцнаас та бид хоёр чинь ажил хэргийн уулзалттай байлаа. Чи тэр уулзаагүй 8 жил боллоо шүү дээ. Энэ хугацаанд би юу эсийг үзэвдээ. Чи тэгээд тэр үзэж тооснасаа яг л та. Хайртай хүндээ үннийг ойлгуулж чадалгүй хаягдсанаас хойш газар дээрх ганц ээжигээ алдаж том цохилтонд орсон. Дараа нь урна та хоёрыг гэрлэхэд над үлдсэн. Санаад сарвах ганц үрээ алдчихад амьдрал хайр сэтгэл ер нь бүх юмд итгэл найдвар минь бүр өссөн алдагдсан. Энэ үе хамгийн хүнд нэг жил байсан.
Тэгж одоо өөр хүнийг байж болно гэж бодоо юу? Тийм дээ. Ой, зөвхөн тийм ээ. Чи намайг зүгээр л нэг хуурамч хүн байсан гэж бодоод. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа. Ганцхан зүйлийг чи ойлгож ав. Би чамд үргэлж би сэтгэлээрээ үнж явсан. Мэдээж одоо бол тийм биш. Алив зогсоорой. Тэртээ тэргөө би одоо чамд огт хамаагүй юм чинь. Та боохгүй юу? Тэгж ярилтаа. Би өөрөө чамд ойлгуулж чадаагүй болохоор би л буруутай. Чамайг ойлгосон гэж хүсээгүй миний буруу. Ухаар чамжаагүй бүхнийхээ төлөө би чамаас уучлалт гуйж байна. Намайг уучлал та. Би чамайг уучлсан шүү дээ. Харин би өөрийгөө ерөөсөө зөвтгөж чаддаггүй. Чамд буруу байхгүй. Байлгүй дээ. Би чинь одоо болтол нөхөрчгүй хүүхдчгүй яваа шүү дээ. Гэхдээ нэг нууц амрагтай л да. Хүн сэтгэлээр унаж доролдож явах цагт хэн нэг хүн гар сарвахад тэр хүнд юугаач зориулахад бэлэн байсан юм л. Намайг гутарч гүнж явахад манай босс намайг гарах гэж оролдоод хэрэггүй дээ. Наад хаалгач нь тэртээ тэрнгөө онгойхгүй. Хэвгнэ. Та надаас юу хүсэв? Аа? Би юу? Би чамаас маш чухал нэгэн зүйл хүснэ дээ. Та тэгвэл надаас мөнгө нэх гэж байгаа үсттэй. Зарим нэг талаар тэгж ойлгож ич болох юм. Би тэгээ тэрий чи яаж төлөх вэ? Чи юу? Хөдөлмөрөөр. Хөдөлмөрөөр. Хөдөлмөрөөр юу? Одоо тэгвэл эхлэх үү? За би билээ. За ном минь. Би хичнээн хүнд байгааг сайн мэдэж байна. Тэгтээ ингээд яваад байж болохгүй байна. Би талигаач ээж чинь тусгалж чадаагүй. Одоо чамд би тусах ёстой. Чамд авьяас, чадвар, нас зүс бүгд байна.
товчхондоо хэлэхэд нарь гэж, цэн гэж зугаалж хансан бол одоо өөрийнхөө төлөө ажиллах цаг болж. Би чамайг биеэн даасан чадварлаг эмэгтэй болгож чадсан шүү. За. Ингээд би эхнэр хүүхэдтэй тэр хүний нууц амраг нь болсон юм да. Тэр хүн намайг үдий зэрэгт хүрэхэд бүх зүйлийг хийсэн. Мэдээж эхлээд тэр хүний шууд удирдлаганд орно ажиллаж байсан л та. Харин дараа нь энэ компанийг надад салгаж өгсөн. Одоо чи намайг үзий ядаж байна уу? Чи намайг үзий ядаж байна уу? Яалагчтэй. Чи минь надаас болж их зовлон үзсэн юм байна шүү дээ. Намайг ууч. Би хэн нэг хүнд хизээ нэгэн цагт энэ бүгдийг ярьж сэтгэлээ сайхан онгойлгондоо гэж боддог байл. Тэр хүн нь чи минь байж. Тайвширтай. Ямар сонио хүн бэ? Би орж болох уу? Үгүй. Болгүй яах вэ дээ? Орооч дээ. За хуцаа тайл. Тийшээ суу. Ингээд сууж би одоохон заяа. Нана. Хоолонд хэрэггүй. Зүгээрээ би бэлэн зэлийн юм байна уу үзээтгэе. Манай хөргөгч бүр хоосорчгож найз нь чамайг ямар ч байсан дайлнаа. Би ерөөсөө нэг хурдхан хоол хийгээд ирэх юм уу? Тэхүү зүгээрээ хэрэггүй. За тэгвэл хоёулаа уулзалтаа тэмдэглэнэ.
Яриад байна да. Юу ярих вэ? Юу гэж те. Чи бид хоёр чинь 8 жил уулзаагүй үсттэй. Гэхдээ тэгэхэр чинь ярих юм байлгүй яах юм бэ? Гэхдээ чи харин яаж яваад ороод ирв? Ирэх шаардлага гараад гэх үү дээ. Тэгээ яриач те. Санаа ачи их л үсттэй. Надад сонирхуулаад авах юм алга та. Миний тухай түшгээс бишгүй сонсоо үсттэй. Гүй чи чинь өөрөө намайг зориод ирээ үсттэй. Би түшгийг хайж ирсэн. Манайхаас уу? Тийм ээ. Би ч бас янз бүрийн мэдээлэл авдаг юм шүү дээ. Зөв. Чи чинь бүр хүн мөрдөж мөшөгдөг болоо юу? За тийм. Гэхүүд чи тэгээд хайсан хүн олов? Тэгтээ ирдэг үсттэй. Тэр ирж хайгаад байгаа хүн чинь энд байхгүй болохоор та манай гэрийг суллаж чөлөөлж өгөхгүй юу? Би удахгүй. Гэхдээ нэгэн тэрснийх бодсон санснаа хилчгээд гарыг. Болно үсттэй. За яах вэ? Би чамд төвчээртэйгээр хідэн хором зарцуулчих юм. Аваа суучхад чадаагүйгээс хойш айлын хар хүн татаж хангаж явдгаа болооч. Тэр хүн чинь цаанаа аль бие усны хантай ааваа гэж дуудах хоёр үртэй хүн юм шүү. Нөхөргөө сувай хүүхнүүдэд ямар нууц амрах муудсан биш. Эхнэр хүүхдтэй хүнтэй битгий орооцолдооч. Нас намба бодсон ч гэсэн та надад сурах ёстой хүн юмсан. Дэмий чалчлаа гэж битгий бодоор. Хэлэх үгийг минь төвчээртэй сонссон танд баярлалаа. Баяртай.
Чи минь ягаав. Би чамаагаа бас л ондоогоо юу? Найзтай хэлэлт. Ихнэр чи нэрээд тэр юу гэж байна? Чамайг хайгаад. Яхаар эндээс айтглаа. Харин би чамаас л асуумаар байна. Чи яагаад намайг хуурч байгаа юм? Чи хоёр хүүхэдтэй гэдгээ яагаад надад хэлээгүй юм бэ? Чи яагаад намайг хуурч байгаа юм бэ? Яагаад хуурч байгаа юм? Яагаад гэж намайг хуурч байгаа юм бэ чи? Таашил. Яагаад гэж? Чи минь таашилт. Чи ерөөсөө тэр ихнэр хүүхдээр очиж. Ихнэрийн чинь хэлснээр би чиний нууц амарг байхыг хүсэхгүй байна. Би дахиад чамтай уулзахгүй. Тэгээд уулзахгүй. Намаа. Чи яваад өгөөч тээ. Яваад өгөлтөө. Намааг уучлаарай. Намаа. Би чамайг яваад өг гэж штэ. Химбэ? Би. Яах гэж нар хамгийн юм авчнуудаад байгаа би. Хоолыг чинь талааж өгөх гэж байна. Хийхгүй. Хаана ингэж цатгалж байгаа? Надад уулзаж очих. Орж гарах. Найз нөхөд байдаг юм шүү. Гэр оронгүй юм шиг тэнж ирчгээд. Юугаа гайхуудаад байгаа юм чи? Чи юугаа мэдчих? Юугаа мэдчих? Тэр гимгэмгүй эмэгтэй хүнийг дөрмжлөө. Гэмгүй гинэ. Би харин их юм мэдэн шүү. Чи намайг өдий болтол дуугүй явж байсан харин баярлж юм мэдв. Чи дуугарлаа гэж яадаг юм? Дуугүй хөхтөд сэрэж байна. Чам шиг юмар дуугаар өрөхгүй шүү. Би чиний дуугийг чинь байтах. Хөлийг чинь хорж. Эрэгтэй хүн шүү заа юу? Орон гэрээсээс гарч чадахгүй. Чамаар хөлөө хориулах юм биз дээ. Хинч намайг хорж байгаагүй юм. Хойшд чорж чадахгүй заа юу? Чамд ихнэр хүүхдээс чи илүү. Тэр жудамж чинь хэрэгтэй байгаа бол. Доо! Тайлаад өгөөч тэгээд. Томс гинэ. Чи өөрөө юу юм? Би юу? Чи намайг богч гинөө. Бурхан чи гинөө дураараа олцаа юу? Би тогтоо татгаж амаг цонтож татагдаа. Чи намайг бододгүй маа гэхэд хоёр хүүхдээ бодож болно үсттэй.
Харээчтэй чи. Наад гашилсан толгоогоо нэг нүдэд үзээч чи өөш. Хөөе, та ийшээ орж болохгүй шүү. Үгүй, би гадуур хувцастай ордохгүй маа. Тийшээ зогсож байна. Энэ нэг юм чи. Та гэр бүлийнхэн хүн үү? Тийм ээ. Би энэ яаж байгаа бол нөхөр чинь маш их цус алдсан. Тэгээд чи оройтож болохоор байлаа. Эмнэлгийн зүгээс авах ёстой бүх арга хэмжээг авсан. За. Гэхдээ юу гэж? Гэхдээ өвчтөн нилээд хүнд байгаа. Сэтгэл санаагаар би дэмжиж чадахгүй. Таал ганцхан үүнийг чадна шүү. Би чадна. Харин тэрэнд маань миний дэм хэрэгтэй юугүй юу? Үгүй. Намайг л тусалж чадна. Тийм ээ. Нама, би урнаа байна. Хаалга талаач. Нама. Чи надад туслаач дээ тэхүү. Надад биш ээ. Төчигт чинь хэрэгтэй байж штэ. Чи намайг сонсож байгаа штэ. Төшгийн би маш муу байна. Ганцхан чи л тэрнийг аварч чадна. Би ч бас гоё чи. Чи эмнэлэг дээр очиод өгөөч дээ. Нана. Чи тэрнийг миний төлөө биш юмаа гэхэд өөрийнхөө төлөө аврах ёстой. Тэр маань гагцгүй амьд минь хоёр хүүхдэд нь харагдаж байвал бусд нь надад хамаагүй. Ганцхан тэр амьд үлдэх ёстой. Чи түүнийг өгөхийг хүсэхгүй байгаа үстэй. Нана, хаалгаа тайлал да. Нана. Чи түнд минь хайртай байсан биз дээ. Яагаад тэрнийг минь аврахыг хүсэхгүй байгаа юм бэ? Чи ийм хатуу сэтгэлтэй байсан гэж юу?
Одоо зүгээрээ. Чим ухаантай штэ. Хүүхдээ чамайг асуугаалаа л. Найз маргааш дагуулад ирэх үү? Миний найз элдвээ юм бодож сэтгэлээ битгий заваал та. Найз нь чамайг ойлгох штэ. Нам ирж байна. За найз нь гарчгаад ирээ та. Чи минь яаж вэ та? Чи чинь яасан? Аймаа утсан хүн бэ. Эхнэр хүүхдээ өмчрүүлээд намайг орхиод өхөж чадна гэж үү те. Чамаас ийм ухаан гарлаа гэж үү? Чи ингэж болохгүй шүү дээ. Харийнхаа төлөө өөх нь бүхэл ойлгож ирэхгүй шүү дээ. Орно чамд дэндүү сайн юм бэл. Чи тэр хайрын даах тэнхээтэй л байх хэрэгтэй. Би чамтай мөд уулзахгүй байхаа. Би удаан хугацаагаар гадаад явлаа. Би чамд хайртай шүү. За. Баяртай. Чам баярлалаа. Зүгээр би хийх л ёстой юм хийсэн. Харин та хоёрт аз жаргал өгсэй. Тэрнээс минь үлдсэн цорын ганц зүйл байна. Харин одоо чамд